Түшмэлийн 7 язгуур төвгүүний 24-р зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан Ширваасан балгасдах ялгуугч хаан хүүгүүний цэцэрлэгт итгэлгүй эдийн өглөختийн хотол баясгалангийн хүрээнд суун аваа. Тэр цагт гэгэнээ ялгуулсан хаанд гөрөөс нэрт нэгэн түшмэл бүлгөө. Тэр түшмэл маш их эд агуурт баян бүлгөө. Тэр түшмэлд 7 хүүгүүн бүлгөө. 6 хүүгүүн нь эм аваад отхон хүүгүүн нь эм ис авсанд эцэг нь ийм сэтгэрв. Өдгөө би өтөлж өгөх үед ойр болов. Энэ отхон хүүгүүндээ нэгэн сайн охин ирж өгсөгөө хэмээн сэтгэж бүрв. Тэр цагт тэр түшмэлд нэгэн амраг бэрмэн буй. Тэр бэрмэн лугаа авчирч нэгэн улмаас дурдаад бэрмэнд өгүүлрүү. Ай бурхан минь, энэ отхон хүүгүүнд эм гуйж өгүүлгөө. Өдгөө хинээс гуйхыг эс мэдэв. Ай бэрмэн, чи хамаг улсад одоод миний хүүгүүн л үгүй. Буян хишиг ивэлт мэргэн оюут гоо үзэгсэлэнд тийм нэгэн охиныг шинжилж үзээд миний энэ хүүгүүнд гуй сугай. Чамайг би ачил сугай хэмээн өгүүлсэнд тэр бэрмэн. Тийм болтугай хэмээн өгүүлээд хамаг улсад ирэхээр одсонд ширээдийг даа нэрт улсад 500 охид хамт наадаад сайн цэцгүүдийг түүгээд бурхныг дахин бүхийг үзв. Тэр бэрмэн нь тэдгээр охтыг хаан одоос хойноос нь дагаж үзвээс нэгэн өчүүхэн усанд хүрсэнд эдгээр хамаг охид гутлаа тайлж усыг гэтлэв. Тэдний дотор нэгэн охин гутлаа үл тайлан гуталтай гэтлэв. Бас чанагш одон атал нэгэн мөрөнд хүрсэнд бус хамаг охид дээлээ тайлж усыг гэтлэв. Урд тэр охин дээлээ үл тайлан гэтлэв. Түүнээс чанагт нэгэн модны ойд хүрсэнд бусад охид модон дээр авирч цэцэг авав. Урд тэр охин хөсрөөс цэцэг түүж бусдаас үлэмж олов. Төдийд тэр бэрмэн тэр охины дэргэд одоод ийн өгүүлрүү. Ай охин, чамаас нэгэн сэжиг асуух бүлгөө. Чи сайтар хариу өгүүлдэггүй хэмээн өгүүлсэнд охин өгүүлрүү. Чамд ямар сэжиг буйл бөгөөс асуутугай хэмээн өгүүлсэнд бэрмэн өгүүлрүү. Ай охин, та ус гэтлэх үед бус охид гутлаа тайлж гэтэлвээс чи ганцаар гуталтай гэтлэхгүй. Шалтгаан чинь юу вэ? Охин өгүүлрүү. Ай бэрмэн, чиний тэр сэжиг их гайхамшигтай бус болоо. Ай бэрмэн, би хуурай газарт явах цагт нүдээр үзэж өргөс ба чулуу ба тоосго тийм мууг үзэж зайлж явах бүлгөө. Хэрвээ усан дотор өргөс ба могой ба хорт хорхой буйл бөгөөс үл үзэн гიშгвээс хөлд хорт болмоо хэмээн сэтгэж гутлаа ис тайлсан тэр бүлгөө. Бэрмэн өгүүлрүү. Бусад охид дээлээ шууж ус гэтэлвээс чи ганцаар дээлээ үл шуун гэтлэх юун бөө хэмээн асууваас охин өгүүлрүү. Охин хүний биед сайн муу бэлэг олон бүхийн тул дээлээ шууж орвоос бусад хүн сайн бэлгийг үзвээс юун бээр үл өгүүлмүү. Муу бэлгийг үзвээс илгэлхийн тулд миний дээл эс шуусан тэр бүлгөө. Бэрмэн өгүүлрүү. Тийм бээр бөгөөс бусад охид модон дээр авирч цэцэг түүн атал чи ганцаар модонд үл авирв. Шалтгаан юун бөө хэмээн асууваас охин өгүүлрүү. Хэрвээ модон дээр авирваас модны гишүү хугарч хөсрөө унваас биед хор болохын тулд модонд ис авирсан мэт тэр бүлгөө. Тэр охины эцэг нь гэгэнээ ялгуугч хааны дүү бүлгөө. Тэр хааны дүү нь урд нэгэн гим хийсэн тэр улсаас хөөгдөж энд ирээд ламчмаа хэмээн нэгэн охин төрсөн хүүгэн буй ажгүй. Тэр бэрмэн охинд өгүүлрүү. Ай охин, чи маш чулуун ухаанд бөгөөтөл чамд эцэг их буй буюу хэмээн асууваас охин өгүүлрүү. Эцэг их буй хэмээсэнд бэрмэн өгүүлрүү. Тийм бээр бөгөөс чи чамд лугаа хамт чиний гэрт одсугай хэмээн нийлж одоод хаалганд хүрсэнд охин гэртээ ороод эцэг ихтэй өгүүлрүү. Бидний хаалганд нэгэн бэрмэн ирээд чамд золгосуу хэмээн асуув. Эцэг нь гадна гарч танилцаад эсэн минь юугэн асуулцаад бэрмэн өгүүлрүү. Сайх охин чинь чинийх буюу хэмээн асууваас миний охин буй хэмээн өгүүлсэнд бэрмэн өгүүлрүү. Тийм бөгөөс
Хүн гуйсан буюу хэмээн асууваас гуйсангүй бүлгөө хэмээн өгүүлв. Бярман өгүүлрүү. Тийм бөгөөс Ширвасан балгаас дахь гөрөөс нэрт түшмлийн нэгэн таним уу хэмээн асууваас бид 2 ураг бүлгөө хэмээн өгүүлсэнд Бярман өгүүлрүү. Тэр түшмэлд 7 хүүгэн бүлгөө. Түүний дотор отхон хүүн гоо үзэгсэлэнт буюу түүнд чиний охины гуйваас өгмөө тэр хүн өгүүлрүү. Тэр түшмэл их сайн язгуурт бүлгөө. Хэрвээ охиныг минь гуйх бөгөөс чиний үгээр өгсөгөө хэмээн өгүүлсэнд тэр Бярман хайрж ирээд шалтгааны учир бүгдийг дэлгэрэнгүйгээр гөрөөснэр түшмэлд өгүүлсэнд тэдгээр төдий тэр түшмэлбээр юугэн авах морь тэрэг тэргүүтнийг бэлдээд өөрөө нөхөцөл бүгдээр Шретигда нэрт улс хаан бүхий тэнд одов. Тэр улсад ойрцонд нэгэн хүнийг урд илгээ хэмээн сэтгэж тэр хүнийг захируу. Ай хүн чи урд одоод охины эцэг ихэд бид бүгдээр айсуу хэмээн сонсох тугай тэр хүн хүрээд сонсуулгасанд төдий тэр хүн агуу их хорин бэлдээд охиноо буулгаж өгсгүй хэмээн завдав. Төдий даруй дээр бүгдээр хурж ирээд чангаш янагш хоримлолдож охиныг нь буулгаж авч ирэхэд тэр охины их нь олон хүний дотор охиноо ийн сургаруу. Ай охин минь чи энэ өдрөөс хоошод насан турш сайн дээл өмсөөд сайн амтад идээ иддэгвэ. Өдөр бүр тасралтгүй толиндоо үздэгвэ хэмээн сургасан охин бэр. Тийм хийсвэ хэмээн өгүүлсэнд Адам эцэг их нь үл таалан ийн сэтгэрүү. Хүн нэг насан дээр зовлон жаргалан бэр. Мөнх бус бөгөөтөл нас турахаар сайн дээл сайн идээ хаанаас олдмоо. Үргэлжид толинд үзвээс бэр хэрэгэн юм хэмээн сэтгэв. Төдий эсрэг тесрэг дайлалтан хуримлааж тарав. Төдий тэд бүгд мөрт орж харж ирэх үед зур нэгэн сайн сэрүүн байшин буяажгүй. Урд хадам эцэг нь тэр байшинд хүрээд гайхан суун ажгүй. Шин бэр нь хойноос ирээд хадам эцэгтэй ийн учруу. Энэ байшинд сууж үл болмой. Өтөр бөгөөд гадна өөд болон сойрох химэн бүчүүс төдий бэр юугэн үгээр гадна гарав. Нэгэн хідэн хүн гадна үл гарын суун бүхээд хоромхон зуур морь үхэр байшингийн багныг шүргөөсөнд байшин унаад дотор суусан хүн нь өөхөв. Адам эцэг нь ийн сэтгэрүү. Намайг бэр зовлонгийн амнаас энэ бэр минь гаргав хэмээн сэтгэж бэр юугэн үлэм жасран хайрлав. Бас тэндээс явтал уус өвс төгссөн нэгэн голд суун атал бэр нь хойноос хурч ирээд энэ гол сууж үл болмой. Өтөр зөөтгөө хэмээн өгүүлбээс бэр юугэн үгээр нэгэн итгээд зөөж суун атал их түргэн хур ороод гол дүүрэн их үер боснд хадам нэгэн итгээд зөөж суун атал их түргэн хур ороод гол дүүрэн их үер боснд хадам эцэг нь ийн сэтгэрүү. Энэ бэр минь намайг 2 зовлонгоос тонилгов хэмээн сэтгэв. Бас тэндээс яваад газартаа хурч ирээд сац хамаг ураг тариг бүгдээр нэгэн өдөр дуустал хурим хийж наадан байсан. Цочдыг тархсны хойнд бэрүүдээ хурааж ирээд ийн өгүүлрүү. Өдгөө би өтөлж үйл захирч үлдэж чадмгүй. Эд таваар үйл бүгд юугээ танд хадгалуулан өгсөгвэ. Түлхүүр онсыг хэн хадгалмуу хэмээн асууваас 6 бэр нь бид хадгалж үл чадна хэмээн өчсөнд отхон бэр нь би хадгалж чадмуу хэмээн өчвөөс төдий тэр гэрийн эзэн нь онсон түлхүүр бүгдийг түүнд өгч үйлсийг захируулав. Тэр бэр нь маргааш нь бүр эрт босоод хаш байшинг арчаад ус үсэр гэж тэндээс элдэв идээг бэлдээд урд хадам эцэг ихтэй өгөөд түүний хойно их багад зэргээр өгөөд түүний хойно боол шивгчэнд өгөөд үйлсийг захираад тэнд бээр өөрөө иджээ. Хадам эцэг нь ийн сэтгэрүү. Энэ бэр минь бусад лугаа адил бус буй за. Энэ бэр буулгаж ирэх үед их юугийн сургасан үгээр
үл явахгүй буй хэмээн сэтгэж ийм өгүүл рүү. Бэр чи эцэг ихээсээ буулгаж ирэх үед их чинь чамайг сургаж нас турхаар сайн дээл өмсөж сайн амтад идээ иддэггүй хэмээн сургасан тэр ямар битүү үг буй хэмээн асууваас бэр нь өвдгөөрөө хөсөрсөгдөж ийм хэмээн учрав. Эхийн минь сайн дээл өмс хэмээхэн дээр өмсөх дээлээ хайрлаж үл хэртэн жуулчин харь хүн ирвэс өмсдөггүй хэмээсэн буюу. Насад сайн амтад идээ ид химээсэн идээг бүгдийг хойно идвэс амтад болмоо хэмээн өгүүлсэн буюу. Толийг үз химээсэн нь хүрэл ба төмрийн толь бус буй за. Эрт мангаар босоод гадна дотор ариунаа арчаад ус үсэргээд тавцан дэвсгэр тэргүүтнийг бэлддэггүй хэмээн эхийн минь сургасан тэргүүлгөө хэмээн өчвөөс адам эцэг нь тэр бэр юугийн үлэмж асарсанд нөхөд сэлд бүгд машид амгалан болов. Тэр цагт нэгэн шувуу далайн хойгоос нэгэн дудрах иштэй тэргүүтээ авч ирээд хааны орд харшийн тус дээр нисэж атал тэр тутраг юугаан иштэй алдаж орд харшид унагсанд нэгэн хүн түүнийг олоод хаанд өргөсөнд хаан бэр ийм сайн дутраг нь им буй за. Үүнийг цацаж өөрийг аривжуулсугаа хэмээн сэтгэж хамаг түшимтдээ хуваажээ. Та үүнийг тарьдгаа хэмээн зарлаг болгосонд тэр гөрөөс нэрт гэрийн эзэн бэр өчүүхэн хүртэж харж ирээд бэртээ өгөв. Үүнийг тарьдгаа хэмээн захирч өгсөнд тэр бэр адам эцэг юугийн зарлагаар боол шивгчнээ захирч тариалан сайтар зогстой хагалж хичээж тарьсанд тэр дутраг уургаж үлэмжих үр авав. Тэр цагт тэр хааны хатан өвчин хүртсэнд отож имнэх үед өвчнийг шинжилж хаанд учрав. Хаан энэ хатны өвчнийг бус имээр имнэж үл болноо. Далайн хойгийн дутраг идвэс идэгмүй за хэмээн өчвөөс хаан бэр далайн хойгийн дутрагыг тус бээр тариулахаар өгснөө санаж түшмэдтэй зарлаг болров. Түшмэд танд тархиар өгсөн тутраг гаруу хэмээн асууваас зарим түшмэд нь тарьсан эс гаруу хэмээн өчөв. Зарим нь хулган идэв хэмээн өчөв. Тэр цагт тэр гэрийн эзэн харж ирээд бэрдээ би урд чам тархиар өгсөн тэр дутраг гаруу хэмээн асуув. Хааны хатан өвчин хүртсэнд им болох ажгүй хэмээн өгүүлсэнд бэр нь өчрөв. Сайтар гарч бүлгөө нэгэн хүнийг имнэхээс хамаг улсыг имнэх болох буй хэмээн өчвөөс төдий тэр гэрийн эзэн тэр дутрагаас авч хаанд өргөсөнд хааны хатан түүгээр имнээд итгэсэнд хаан машид байсаад тэр түшмэлд олон өглөг өгөв. Тэр цагт тэр хаан бэр Ширидигдагийн улс дахь хаан хоёр нь нэгнээ үл таалан насад тэмцэлдэгч бүлгөө. Нэгэн цагт Ширидигдагийн тэр хаан Ширвасан Балгас дахь хаанд мэргэн шулуун бэлэгт тийм түшмэл буюу тэнссэгвэ хэмээн сэтгэж нэгэн хүнээр маш адил зүст их охин хоёр гүү өгч илгээж энэ хоёрын их нь алин буй охин нь алин буй үүнийг таньж илгээдэгвэ хэмээн өгүүлсэнд хаан түшмэд бүгдээр чуулж үзвээс хинбэрч эс танив. Төдий гэрийн эзэн гэртээ хайрсанд бэр нь хадам эцэгтэй шинэ үг сонсов хэмээн өчвөөс хадам эцэг нь ийм нэгэн үг сонсогдгоо хэмээн дэлгэрэнгүй бэртээ өгүүлсэнд бэр нь өчрөв. Түүнийг мэдэх маш хялбар буюу тэр хоёр гүүг хамт уяад сайн өвс өгвөөс их нь өвсний сайныг хушуугаараа охиндоо түлхэж өгмөй түүгээр мэддэгвэ. Төдий тэр гэрийн эзэн бэрийнхээ үгээр хаанд өчвөөс хаан бэр хоёр гүнд хамт өвс өгч үзвээс хэрхүү ёсоор болсонд их охин хоёрыг таньж элчтэн өгвөөс тэр элч бэр таньсныг таны мөн хэмээн өгүүлээд газартаа хараад хаандаа тэрхүү ёсыг дэлгэрэнгүй өчвөөс бас тэр хаан хоёр адил тэн чацуухан могоо өгч илгээжээ. Үүний ир им хоёрыг ялгаж таньдгаа хэмээн өгүүлж илгээв. Тэр гэгэнээ ялгуугч хаан түшмэд бүгдээр үзэж эс танив.
Бас тэр гэрийн эзэн гэртээ хараад бэрээсээ асуус бэр нь өгүүлрөв. Түүнийг таних хялбар буй. Нэгэн зөөлөн бүсийг дэлгээд түүний дээр 2 могойг хамт тавьтугай. Эм могой нь үл хөдлөн баймав. Ир могой нь үл тогтон янагш чанагш явмүй. Тэр юм учир буй химээвээс эм язгуурт нь зөөлөн хөнгөнд суух дуртай болмой. Эр язгуурт нь зөөлнийг үл таалан хатуу ширүүнд дуртай болмой. Түүгээр мэдтүгэ химэн үтсэнд төдий тэр гэрийн эзэн хаанд үтсэнд хаан тэрхүү ёсоор үзвэс танигдаж энэ нь эм буюу химэн ялгаж өгвөөс төдий тэр элчин эс энэ дөрөв химэн өгүүлээд газартаа харив. Тэр хаан машид баясаж тэр гэрийн эзэнд олон эрдэнсийг өгөв. Тэр элч газартаа харж хаандаа дэлгэрэнгүй өчвөөс бас тэр хаан сүх ойлоор цавцсангүй, гишүүн бээр үгүй, бүдүүн нарийн үгүй, тэргүүн сүүл үгүй, тийм 2 алд модыг үүний үзүүр ёроолыг ялгаж таньдгаа химэн өгч илгээсэнд хаан түшмэд бүгдээр үзвээс эс танив. Бас тэр гэрийн эзэн харж ирээд бэрээсээ асууваас бэр нь өгүүлрөв. Түүнийг таних хялбар буй тэр 2 модыг усанд тавьбаас тэргүүн нь дээшээ хөвөөд язгуур нь живж урсмуу химэн өчвөөс төдий тэр түшмэл хаанд өчвөөс хаан тэрхүү ёсоор таниваас тэр элчин таны таньсан буй химэн өгүүлсэнд устдаа харив. Хаан бэр түшмэд олон эрдэнсийг өвлөг өгөв. Тэр элч газартаа хүрч тэр хаандаа бас шалтгааныг дэлгэрэнгүй өчвөөс тэр хаан гигэнээ ялгуугч хаан шулуун ухаанд буй ажгүй химэн сэтгээд тэр элчээрээ олон эрдэнсийг өгч илгээлээ. Бид 2 үүнээс хойно гимгүү зогсдугай химэн илгээсэнд гигэнээ ялгуусан хаан машид баясваа. Тэндээс төдий хаан нь тэр гэрийн эзнээс тэд бүгдийг чи яахан ялгаж мэдэв химэн асууваас гэрийн эзэн учрав. Ай хаана би өөрөө мэдсэн буй бус буй миний нэгэн ойт мэргэн бэр бүлгөө. Тэр мэдэв химэн учвөөс хаан түүнийг сонсоод машид баясаж чиний тэр бэрийг би охин дүү болгох сугай химэн зарлаг болов. Тэр бэр шалтагтай болж 9 сар гүйцэнд 32 өндөг төрөв. Өндөг тутмаас гоо үзэгсэнд тийм 32 хүүгүүн төрөв. Тэр хүүгүүд нь их болсон хим бэр тэнцэлгүй мянган хүн бэр нэгэнд нь хүч үл хүрэх тийм болов. Түүний эцэг нь тэдгээр хүүгүүний маш таалан байсан. Тэр улс дахь хамаг хүн тэднээс машид айн нэмэх бүлгөө. Төдий тэр хүүгүүддээ адил язгууртан хүний охиныг гуйж авав. Тэр цагт тэдгээр хүүгүүний их нь бишрэл сэтгэлд лүгээ төгсний тул бурхан хуургууд нөхөд сэлтийг урьж ирж өргөн хүнлээд тахив. Бурхан бээр тэдэнд номыг үзүүлсэн. Тэдгээр гэрээр дүүрэн хүн үргэлжид орсон үрийг олвоос бээр ганцхан отхон хүүгүүн үрийгээс олоод тэр хүүгүүн нь заан унаж балгасны гадна наатахаар утсанд гүүр тавьсан их мөргөн мөлгөө. Тэр хүүгүүн гүүрний дээр явхад нэгэн их түшмлийн хүүгүүн тэрэг хөллөж гүүрээр ирэх үед учирч хоёул адил язгууртын тул нэг нэгнээсээ эс зайлсанд ламчмаагийн хүүгүүн уурлан хилэгнэж заан унсаар тэрэг түшмлийн хүүгүүнийг гүүрнээс түлхэж усан дунгав. Тэр хүүгүүн хөл гарн эвдэрсэнд уйлаад гэртээ харж эцэг ихтэй ийн химээн өгүүлрөв. Ай эцэг их минь ламчмаагийн хүүгүүн намайг гүүрнээс түлхээ дунгаж хөл гарыг минь эвдэв химэн өчвөөс тэрэг түшмэл маш эс баясваас бээр эдгээр хүүгүүн маш их хүчит болоод хаан тайрлагдсны тул халдаж ис чадаад өдгөө би тэдэнд нэгэн арга хийсгүй хэмээн сэтгэж 7 эрднэр 32 бэрээ хийж бэрээ тутам нижгээд хурц илт хийж 32 хүүгүнд нижгээд өгөөд ай хүүгүүд та залуу эдэр бүхийд наадмыг таалмав. Би таны наадахын тулд эдгээр бэрээсийг хийж танд өгмөй. Та бээр эдгээр бэрээсээр сайтар нааттугай химээсэн төдий эдгээр хүүгүүд машид баясаж тэдгээр бэрээсийг авав.
Хааны зарчимд хаан луга хамт явах нөхөд мэсэс үл барих ажгүй. Тэдгээр хүүгүүд бирээсийг бариад хааныг дэргэж яв. Тэр их түшмэл хаанд ховлон өчөв. Ай хаана ламчмаагийн 32 хүүгүүн нь залуу үдэр болоод их агуй хүчит буй. Хаанд хор сэтгэх болоо зай хэмээн өчөв. Хийн атал хаан тэднийг итгэж гимгүй явн атал бас тэр түшмэл өчрөв. Миний урд өчсөн үг худал бус үнэн бөлгөө. Үнэн худлыг нь хаан чи болгогтон. Тэдгээр хүүгүүний гарт барьсан бирээсийн дотор илт буй ажгүй магад хор сэтгэх болмой. Тэднээс бирээсийг үздэггүй хэмээн үтсэнд төдий тэр хаан тэр түшмэлийн үгээр тэдгээрийн хүүгүүний бирээсийг үзвээс түшмэлийн үтсэн үг үнэн бүхий мэдээд тэд тэр хүүгүүдийг нижгээд ирүүлж бөхчүүдээр тэднийг цөмийг нь алуулав. Эдгээр хүүгүүний 32 толгойг нэгэн авдранд дүрж амсрыг нь хавхлагж охин дүүдээ өгч илгээ. Тэр цагт тэдгээр хүүгүүний ихэн бурхан нөхөд сэлтийг зарж гертээ дахиж суун ажгүй. Хаан тэр авдрыг нь өгч илгээсэн хаан бурханы дахил нэмэр өгч илгээсэн ажгүй хэмээн сэтгэж авдрыг нээхүүд бурханы зарлиг болров. Авдрыг хоромхон бүү нээтгүй. Идээ эзний хойно нээтгүй хэмээн зарлиг болов. Төдий идээг бэлдээд зооглуулж бүрв. Бурхан бээр тэдгээр хүүгүүний ихэд ийм ном өгöd үзүүлв. Энэ биен мөнх бус буй за зовлонт болоод хоосон миний хүүгүй өнүүл агч бүхийгээс Нисванис хүлэгдсэн зовлонгоор хөнөөгч амаргаас хагацхгүй. Зовлонгоор энэ би гавьяа тусгүй болмой за. Мэргэн бэлэгтэн эдгээр утгыг онох болоо хэмээн зарлиг болсонд ламчмаа бэр утгыг ухаж харин үл эрэгчийн үрийг олоод маш баясан бишрээд алгаахан татгаж бурхнаа ийм хэмээн өчөв. Ай бурхан би 4 үйлсийг өчсөгвэ. Бурхан чамааг инэрхүй сэтгэлээр надад өгөн сойрох. Очих нэгэн үйл минь өвчтэй аяг дахимлагт өвчнийг ангаах үе им ба идээ ундааныг өргөсөгвэ. Хоёрдугаарт нь өвчт аяг дахимлагуудын зарц болон идээ ундаа өргөсөгвэ. Гутгаар нь аяг дахимлагийн хэрэглэгт хүнийг бэлдэн өргөсөгвэ. Дөрөвдүгээр нь аяг дахимлагийн хол жуулчлан явхад хүнс ба хэрэгтнийг өргөсөгвэ. Тэр юуны тул химээвээс өвчт аяг дахимлаг нь өвчнийг ангаах үе им ба идээ ундаа үгүй бөгөөс өвчин ангаах үе бэрх болоод амин тор болмой. Өвчт аяг дахимлагт зарц үгүй болвоос идээ үгүй тул бимвад гуйхаар одмой. Цагтаа ис олоод хэрвээ хождож ис олоос өвчт хүнд урин төрж өвчин анхуя бэрхийн тул түүнд бээр идээ өргөсөгвэ. Холоос ирсэн улс дахь иргэн лүгэ ис ижилдэн ураг төрөлгүй аяг дахимлаг бинвад идээ гуйн буй за. Бинвад идээ гуйхууд гэргитэн хүн ард хөнөөгөөс хүлцэнгүй шандрахгүй болно. Түүгээр түүнд идээ өргөсөгвэ. Аяг дахимлаг хол газарт жуулчлан одоход цагт хүнсгүй бөгөөд ханцгүй нөхөдгүй болмой. Нөхөргүй ганцаар явбаас зуур бээр олон араатан ба дээрэм хулгай лугаа учирч амин тор болмой. Тиймийн тулд хүнс өргөсөгвэ. Тэр цагт бээр бурхан нь ламчмаагийн үтсэн тэр дөрвөн номыг сойрхож маш сайн хэмээн магтаад чиний үтсэн энэ дөрвөн номын буйны ач нь агуу их болоод бурхныг тагсан лугаа адил болоо хэмээн зарлиг болоод нөхөд лүгээ сэлт ялгуух чан хүүгүүний цэцэрлэгт одвоо. Бурхан морилсны хойно авдраа нээж үзвээс 32 хүүгүүний тэргүүнийг үзвээс хүслээс хагацсны тул зовхгүй болж ийн хэмээн аяа нэгэн хүүгүүн төрвөөс насаа бармуу за мөнх бус түргэн болоо. Өдгөө эдгээр хүүгүүн 5 заяаны аль оронд төрж зовлон гүзмий хэмээн өгүүлв. Тэр хүүгүүний ихийг ураг тариг тийм муу үгсийг сонсож маш үл таалан урин төрж ийм өгүүлв. Энэ хаан нь энэ мэт ямарваа гимгүй бөгөөтөл эдгээр хүүгүүнийг юуны тул алав.
Өдгөө бид цэрэглэж хааныг муу болгосгоо хэмээн зөвшөлдөөд төдий цэргийн аймгийг хураагаад хааны орд харшийг хураавас тэр цагт хаан маш айгаад бурхан хаан бүхий тэнд дутаан одов. Эдгээр цэрэг хааныг тэнд одсныг мэдэж ялгуугч хан хүүгүүний цэцэрлэгийг бээр хүрээлэн хураасанд тэр цагт Ананд гэгэнээ ялгуулсан хаан Ламчмаагийн 32 хүүгүүнийг алсанд эхийн төрөмхийн хүн цэрэглэж ирснийг сонсож бүрэн өвдгөө хөсөр сөвлүүд алгаа хамтдагч Бурхнаа ин хэмээн мөчөв. Бурхнаа 32 хүүгүүн нэгэн цагт үгсний шалтгааны учир нь юун бөө хэмээн мөчвөөс Бурхан Анандад зарлиг болров. Ананда Ламчмаагийн эдгээр 32 хүүгүүнийг нь хаан ганц өдгөө алсан бус буй за 32 хүүгүүнийг нэгэн цагт алсан шалтгааныг чамд дэлгэрэнгүй номлосугай. Чи сайтар сонсож оюундаа тогтоодугай хэмээн зарлиг болсон Ананд бээр. Зарлигийг сайтар сонсдугай хэмээн мөчвөөс Бурхан зарлиг болров. Ананда эрт урд нөхцөн цагт эдгээр нь 32 хүн болон төрсөнд нэгэн нэгнээ таалалдан сэтгэлээд найралдан явхууд тэд бүгдээр эйдэж нэгэн хүний үхрийг хулгаалаад тэр улс дахь хүүгүн үгээгүй гуйланч эмэгний гэрт аваад одож алах үед тэр эмгэн машид баясаж мах чанах түлээг бэлдэв. Тэр үхэр бээр алахыг мэдэж өдгөө та намайг алах бөгөөс ирээдүй цагт бээр ямарваа үрийг олвоос би бээр таныг алах болтугай хэмээн тангаргалаад сац төдий тэдгээр хүн тэр үхрийг алаад зарим нь чанаад зарим нь шарж идэв. Эмгэн бээр үхрийн мах идээд цадсанд машид баясаж ийн өгүүлв. Урд ямарваа ноён хүн бээр хонвоос ингэж тусалсангүй бүлгөө хэмээн өгүүлв. Ананд тэр цаг тэр учирдах тэр үхэр нь өдгөө гэгэнээ ялгуугч хаан бүлгөө. Тэр цаг тэр учирдах үхэр хулгайлагч тэдгээр хүн нь өдгөө цагтах Ламчмаагийн 32 хүүгүүд юм. Тэр цаг тэр учирдах тэр эмгэн нь өдгөөдөх Ламчмаа бүлгөө. Тийм ач үрээр 500 төрөлд насад алуулв. Тэр цагт тэр эмгэн баясны шалтгаанаар насад тэдний их болон гаслан зовлонгоос өдгөө надлуугаа учирч үрийг олвоо. Төдий Ананд алгаа хамтдагч Бурхнаа ин хэмээн мөчөв. Бурхнаа тэдгээр хүүгүүн урд ямар буян үйлсний ачаар их язгуурт болоод олон эд агуурт хийгээд 32 сайн хүчит болж хүчин агуу ихт болсон шалтгаан нь юу хэмээн өчвөөс Бурхан зарлиг болров. Ананда эрт урд Гашиб Бурхан ертөнцөд ирсэн цагт 3 эрдэнсийг маш сүсэглэгч нэгэн эмгэн бүлгөө. Тэр эмгэн олон хүчис худалдаж аваад тосон луга хамт нухаад нас турахаар сувраганд сүрчиг болон түрхэж тэр цагт тэр эмгэн замын уулзурт сувраганд сүрчиж суун атал 32 хүүгүүн түүнд ирээд эмгэн лүгээ нөхчөж сувраганд хүж сүрчсэнд тэр эмгэн баясаж 32 хүн та надлуугаа нөхчөж сувраганд хүж сүрчсэн буйны ачаар хав хаан оронд төрвөөс маш өнгөзүү сайт болоод авгай хүчин лүгээ төгөлдөр болон төрөх болтугай хэмээн өгүүлсэнд тэдгээр машид баясаж ийм хэмээн өгүүлрөв. Бид энэ эмгэний ийм буян луга учирч эмгэн лүгээ нөхчөж сувраганд хүч сүрчсэний ачаар хав хаан оронд төрвөөс язгуур овг ихт үлэмж эд агуурст баян болоод энэ эмгэн бээр насад манай их болж нас турахар Бурхан ба ном сонсхуйгаас хагцалгүй болоод үрийг бээр өтөр бөгөөс олох минь болтугай хэмээн хутаг гуйсанд эмгэн бээр тэрхүү ёсоор болтугай хэмээн хутаг гуйсны тул 500 төрөл төгсдөл язгуур овг ихт болон төрөв. Ананда тэр цагт тэр учирдах тэр эмгэн өдгөө дөх тэдгээр хүүгүүний их бүлгөө. Тэр цаг тэр учирдах тэр 32 хүн нь өдгөөдөх эдгээр 32 хүүгүүн
буюу хэмээн зарлаг болсонд тэдгээр цэргийн аймаг Бурхны зарилгийг сонсож урин сэтгэлээ амарлуулж ийм хэмээн өгүүлв. Ай их хаанд гимгүү ажгүй. Тэдгээр хүүгөөний урд үйлдсэн буйны ач буюу урдын нэгэн үхэр алсны ачаар ийм болов хэмээн өгүүлээд аяа энэ гигэнээ ялгуулсан хаан бидний хаан бөгөөтөл юуны тулд бид үүнд хорх сэтгэмүү хэмээн өгүүлээд зэр зэвсгээ тавиад хааны өмнө одоод гимүүдээ наминчилсан хаан бэр өс сэтгэлгүй болов. Ялч төгс нөхцөн бурхан нь эртний үгсийг дурдснаар дөрвөн зүйл нөхдөд богдсон номыг дэлгэрэнгүй үзүүлв. Үзүүлээд бас буйны зүгт хичээхгүй, буян бус нүгэлт номыг твчхүйе. Тэргүүтэн худагтын дөрвөн үннийг дэлгэрэнгүй үзүүлсэнд хамаг нөхөд Бурхны зарилгийг сонсож биширсэнд үрийг олоод Бурхны зарилгийг цаашаа илт баясав.